Монгол улсын ядуурлын хэмжээ 37%-аар нэмэгдсэнийг үндэсний статистикийн хороо зарласан байгаа. За иргэдийн амжиргааны түвшин өдөр ирэх тусам доройтож, иргэд татварын дарамтанд байгаа энэ үед нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид өөрсдөө улирал тутамд авахаар 12 сая төгрөгийг баталсан байна. За Монгол Ардын нам ардчилсан намын төлөөлөгчид нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж улс төржих болохоор ам амаа уралдан ярилцдаг. За гэвч одоо тэднийг нэгтгэж байгаа нэг зүйл нь энэхүү урамшуулал бололтой юм а. Төлөөлөгчдийн урамшуулал хувь хэмжээ тогтоох тухай тогтоолыг тэргүүлэгчид өчигдөр сэмхэн баталсан байна. Төлөөлөгчдийн урамшуулал гэж нэрээр биш бусад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж улирал тутамд 12 сая төгрөгийн урамшуулал авах тогтоолоо баталсан талаар Баттай их сурвалж мэдээлж байгаа юм а. Нэг төлөөлөгч улиралд 12 сая төгрөг, 4 улирлаар тооцоход жилд 48 сая төгрөг, 48 сая төгрөгийг 45 төлөөлөгчид бодвол 2 тэрбум төгрөг болж байна. Бүтэн нэг цэцэрлэг барих мөнгийг хурлын төлөөлөгчид жилд халаасалдаг байх юм а. Өнгөрөх 2017 оны 100 намар нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хуралдаагүй. Гэтэл тэд иргэдэд амласан амлалтаа биелүүлж хотод үр дүнтэй ажил хийхээсээ урьдчилж өөрсдийгөө урамшуулж байгааг иргэд шүүмжиллээ. Манай төр засгийн усуд ирээсээ хүндээ зөрүүлсэн бодлого явуулдаг тийм ээ. Ганцхан өөртөө одоо намаар талцдаг, хуваагддаг, шашнаар талцдаг, эрт мөнгө эрх мэдэл алуун тушаалаар талцдаг ийм одоо аимшигтай нийгэмд бидний үр хоош та нар явж байна л да. Буруу шүү дээ. Энэ эдийн засаг хүнд байгаа үед татвар түрээс нэмэгдээд иргэдийн халтаснаас гарч байгаа л гэж ойлгоод байгаа шүү дээ. Эд ч өөрсдөө ингэж өөрсөндөө бол хууль бусаар л энэ урамшууллыг авч гэж ойлгож байна. Монголын нийгэмд болж байгаа малгаш шүү дээ. Боловсрал шалтаар унлаа. Шинжил ухааны шалтаар унлаа. Төр нь бол угаасаа ардчсан төрийн зарчмыг одоо асрыг гажуудуулж байна шүү дээ. Тэгэхээр энэ Монголд болж байгаа мөрөөс алга. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хизээнээс л бие биенээ урамшуулж төсвийн мөнгө хувааж хүртсээр өдийг хүрснийг өмнө нь олгож байсан урамшууллын мөнгө батлах юм а. Өөрөөр хэлбэл 2013 оны хүртэл төлөөлөгч бүр улиралд 10 сая төгрөгийн урамшуулал авдаг байж байгаад 2014 оноос мөнгөн дүнг нь өсгөж улиралд 20 сая төгрөг авдаг болсон нь тухайн үед шүүмжлэлт дагуулж байсныг иргэд мартаагүй. За төлөөлөгчид энэ асуудлаар ярилцлага өгөхөөс татгалзаж цааргалж байсныг энд онцлох хэрэгтэй. За тэдний хувьд урамшууллын мөнгийг тойрогтой зарцуулдаг гэж хэлсэн удаач би. Гэвч иргэд өөрсдийг нь төлөөлж төрийн албанд томилогдсон хүмүүс жилдээ ганц удаа тойргоо эргэвэл их юм болдог гэдгийг хэлж байлаа. Эрх баригч нам нь иргэдийг бүсээ чангал гэж татвар нэмчихэд байхад доод шатны дарга нар нь өөрсдөө урамшуулал батлаад сууж байгаа нь хэр оновчтой зүйл вэ гэдгийг хотын удирдлагууд сангийн яам засгийн газар анхаарах шаардлагатай болжээ.